Наа Дархан баярын Маргад Эрдэнэ гэдэг. Би Дархан шилжүүлэх багтай эсвэр сургуультай 4-5 жилийн өмнө хөлбөмбөг тоглож эхэлсэн. Энэ миний 4 дахь улсын аврах шалгаруулах грассрутс тэмцээн. Би баг хамт олонтойгоо тэмцээнд орж байгаадаа маш их баяртай байна. Миний зүрхэнд тодорсон хамгийн гоё тэмцээн маань бол 2025 оны зуны гадаад талбай улсын аврах шалгаруулах тэмцээн байсан. Энд бид баг хамт олноороо улсын аврагт алтын төлөө BCH Lions багтай тоглож мөнгөн медалийг хүртэж байсан. Би хөлбөмбөгийн спортод яагаад хайртай вэ гэвэл би энэ бол баг хамт олонны тэмцээн. Баг хамт олонны дасгал бэлтгэл баг хамт олонны тийм спорт болохоор би маш талбайд олоолаа тоглодог, ярилцаж, ойлголцож тэгээд дурталсан. Би өөрөө хаалгачаас энэ улсын футзалын улсын аврах шалгаруулах тэмцээнд хаалгачаас баруун жигүүрийн байрлал руу шилжсэн болохоор би өнөө хаалгачаас Тибау Кортва гэдэг раллигийн хаалгачийг дэмждэг байсан. Наа хөлбөмбөг тоглохыг юу манай гэр бүлийнхэн маш их дэмждэг. Тэгээд манай аав ээж, ах дүү нар бүгдээрээ л намайг сайн хаагаарай, сайн давтлаарай гэл. Баг хамт олонтойгоо улсын аврагт маш их дурсамж бүтээж бид нар Дарханаас 200 км-ийн нааш хэрэгтэй вагонд маш хөвгөлтэй байрандаа маш хөвгөлтэй цагийг өнгөрөөж баг хамт олонтойгоо байхдаа маш их баяртай байна. Баярлалаа баг.